Орос улбаны усаас одооны шугамар холбоотой байсан. Хамгийн дээдлэн бид нэг 40-45 мегаваттыг авдаг. Тэрнээс илүү авахаар Оросууд ингээд автоматар шууд тасалждаг тийм байсан. Тухайд нөхцөл хүнд байсан. Төвхтөөсөн систем бол айгүй өтөр болгон саралт хийдэг. Дөрөвдөр одоо гэртээ бүр харихгүй хүмүүс харж болдог байсан засвар хүмүүс нь. За би одоо 91 онд одоо тухайн техник сургууль өгсөн. Дотоодын бүтээгдэхүүн өсөхтэй. Тэгээ 93 онд энд орж ирсэн. Төв эрчимчлийн системийн шуурхай ажиллагааны алба буюу диспетчерийн албанд. Системийн диспетчер инженер гэдэг орон доор орж ирсэн. Тухайд энэ мэдээ өндөр шалгууртай газар байсан. Гэхдээ яг жамжигнаантай хүмүүс нь орж гараад байсан. Тэгээд намайг судалж үзээ за яах вэ чамаа авч болох юм байна гэдэг. Тэгээд тухайд шалгалт өгөөд 8 сар тагалдаад ингээд диспетчер дээр болж ирсэн. Тухайд систем ачаал бол нэг макс амдал 300-400 мегаватт хүрч ирсэн. Маш бага байсан үедээ. Орос улбаны усаас одооны шугамар холбоотой байсан. Хамгийн дээдлэн бид нэг 40-45 мегаваттыг авдаг. Тэрнээс илүү авахаар Оросууд ингээд автоматар шууд тасалждаг тийм байсан. Тухайд нөхцөл хүнд байсан. Төвхтөөсөн систем бол айгүй өтөр болгон саралт хийдэг. Дөрөвдөр 100 хөлөөс өдөр болгон зогсдог. Дөрөвдөр одоо гэртээ бүр харихгүй хүмүүс харж болдог байсан засвар хүмүүс нь. Нэг 100-ын засвар дуусаад дараагийн 100 засвар аваараа зогсоод дараагийн ингээд засвар хүмүүс огт харьдаг. Тэрнээс болоод тухайн маний үеийн тухайн үеийн залуу байлаа шүү дээ. Маний үеийн тухайн үеийн залуучуудын эхнэр хүүхдүүд нөр салгаа явж тохиол гарч ирсэн миний найз дотроос. За өнөөдрийн хувьд бид нар яаж энэ хэрэглээд авах вэ? Яаж энэ хэрэглэгчдийг таслахгүйгээр энэ системийг найдвартай тогтоох ажиллагаа хангах вэ? Тэгэхэд бол гормоо яаж үнэн зөв оновчтой төлөвлөх вэ? Төлөвлөсөн гормоо яаж хатуу чанга бариулах вэ? За аваар саалах гаруу яа тэрийг хохирлахтаар даван дод устгах вэ? Гэтэл энэ 5 юм дээр бид одоо диспетчер хүмүүсийн бол гол зорилгоо тавиад ажиллаж байна. Ороо ачаал 8 өнгөрөөл ачаал тонгоо. За одоо жаан 50 болж явъя гээл. Тун төвтэй станцууд бүрхсэн. Засвар хангалттай чадахгүй. Станцууд өөрхий болж өгвөл тэг бүх болохгүй тоноглоо бүгдийг засаад янзлчмаар байдаг. Мөнгө нь хангалтдаг. Хамгийн муу за энийг л засахгүй бол нурлаа гэснээр нэг юм засч байна. Гэхдээ бүрэн засахгүй байна тий. 100% засахгүй байна. 60%, 70% засч байна. 70% засч байгаа ч бол цөөхөн шүү тий. Нөгөө мөнгө нь байхгүй, дөм тариф байхгүй. Тэр нь ажлын цалин гэж нэг актер юм байна тий. Энд 100 жил болсон салбарын чинь нарийн мэрэгсэн болгосон хүчин энэ залгамжлалыг хадгалахын тулд одоо орчуулж яах хэрэгтэй. За тухайн хүн хангалттай сэлтэй байх хэрэгтэй. Ажиллах ажлын нөхцөл орчин таатай байх хэрэгтэй. Одоо залуучууд станц дээр бол 3 сар ажиллаад гардаг штэ. Өөр ажиллаж нийлэхгүй. Ингэж цаг наргүй ажиллаж чадахгүй. Арга хэрэгцүүлээ. Тэгээ өгжөө салны. Тэгээ ёстой миний түрүүний хэлдгээр энэ салбарт ажиллая. Би энэ салбартаа баймаар байна. Энэ салбартаа би амьдралаа холбогдсон хэдэн зөөгөн байгаа. 10 хүний 3 хүн л энэ салбартаа холбогдсон ингээл яаж ч байсан ингээл зуралтаал дараа нартаа загнуулаа шийтгүүлээ яваал. Зарим нь ерөөсөө анхны шаардлага гарчдээ шүү дээ. Энэ ажлыг шийдэхгүй. Ийм дарамттай гэж боддог. Ингэсэн дөрөв би хөтөө уурхаа дээр очиод экскаватор маллаа суужвал ажил нь хөнгөн, цалин өндөр. Аваа загнахгүй. Гол аваана загна шүү дээ. Цагтаа ирсэнгүү чи цалин чинь бага байна, хүүхдийн чинь төлбөр тэр байна. Ялангуяа дунд насны 30-40 насны залуучууд бол боловч байгаа. Манай салбар авах. Би цаг тухайн үедээ тулгараад ламбардаас ламбард нь оромж авдаг байсан тий. Цалин мухаг авна 10 хоноод буцаад тавина. Оюун ламбард арай өндөр үтэй байлаа. Бага үтэй байл. Энэ арай нэг илүү байлаа. Нөгөө ламбард руу явдаг. Одоо яг тийм. Одоо яг нөгөө нэг зээлвэл одоо арай орчоогоор болсон тий. Намаа залуу байхад ламбардаас өөр бидэрт амьдрал залгуулдаг байхгүй л шүү дээ. Хатуу сахилга баттай ажиллаж систем тогтож байгаа байхгүй. Тухайн станцууд нэлээд хатуу тэр олон залуучууд тэр олон хүмүүсийг бүгдээрг нь хатуу хөтөлбөрийн одоо сахилга баттай барьж тэр ажил явж байна. Олон хүний хүчээр явж байгаа ажил. За өнөөдрийн яг одоогийн байдлаар манай төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачаар одоо 1348 мегаватт байна. За импортоор 174 орчим мегаватт бол авч байна. За станцуудын хувьд одоо бүх тоноглууд одоогор бол явж байна. За энэ хоёр станцын хоёр тоноглоос бусд нь бол үндсэндээ ажилд бол байна.
За сэргээгдэхүүд байгаа нийтдээ 3 салхи 6 нар байгаа. За өнөөдрийн үед салхины эрчим хүч бага байна. Үүнтэй холбоотойгоор одоо сэргээгт эрчим хүчөө салхины станцуудаас хэдийгээр 150 мегаваттын станц суурлагдсан боловч одоогоор бол нийлүүлэлт бол байхгүй байна. За нарны станцууд одоо нэг 92 93 орчим мегаватт байна. Нийтдээ 6 станц бол байгаа. За манад нэг сүүлд нэг шинэ технологи нэвтэрсэн батарей урамтлалын станц. Тухайлбал хамгийн анхны үеийн 80 мегаватт 200 мегаватт цагийн сувилсч чадaltaй сонгоны станц одоо яг цэнгээ бүрэн автсан орон ачаалд орохоор бэлэн байна. За сүүл ашиглалтанд орсон Багнуурын 50 мегаваттын батарей урамтлалын станц мөн цэнгээ бүрэн хөрвүүлсэн орон ачаалд орохоор бэлэн байна. Бид нар орон ачаалын үед буюу 18 цагаас одоо 21 цагийн хооронд ажилладаг. За өөр нэг онцлогтой манай нэг станц үе одоо Эрдэнэ нарны цахилгаан станц 30 мегаваттын суулгасан чадaltaй. За онцлогтой хажуудаа батарей хөрвүүлэх системтэй 20 мегаваттын 80 мегаватт цагийн багтаамжтай батарей хөрвүүлэх станц байдаг. За үндсэндээ энэ 3 буюу одоо нийтдээ 150 130 40 мегаватт батарей одоо тусламжтайгаар одоо бид нар орон ачааллыг бол ямар нэг хязгаарлалтгүйгээр л одоогоор бол авч байна. Энэ манай сүүлд одоо орсон шинэ төрсэн технологи байгаа. За өөрийн өдрүүд бол яг харьцангуй дулаан байна. Одоо бол Улаанбаатарт 0 орчим градустай байна тийм ээ. Шөндөө нэг 17-8 хүртэл градус хүрч байгаа. За ялангуяа орон их ачаал эхэлсэн үед биднээс нэлээд ажил хүндэрдэг. Тухайл одоо 168 мегаватттай явж байгаа импортын урсгал маань одоо зөвшөөр тэмцээ буюу одоо 310 мегаватт хүртэл тулдаг. За энэ үед одоо бид нар энэ 3 батарейгаа ашиглаж одоо ороог сүүлд бол давж байна. За одоо өөрөлжүүтийн 2 дугаар блок буюу одоо нэмэлтээр орж энэ жил орж байгаа блок туршилтаа хийгээд явж байна. Одоо одоохондоо хараахан 72 цагийн туршилт эхлэегүй байна. Одоо өнөө ингээд энэ блок 2 дугаар блок маань нэг туршилтаар сүлжээ залгах юм. Тэгвэл харьцангуй одоо бид нар бас 300 мегаваттын хэмжээнд буурнаа. Сая дулаан доголдоход бол яг дулааны хэмнэлттэй орон сууцууд бас харьцангуй бага хэмжээнд гарсан. За хуучин одоо юу гэдгийг дулааны одоо дулаалга хүч гэдэг юм. Тэгээ хуучны эсвэл одоо технологиуд өөр схемтэй байранд бас болгоомж гарсан байл. Анх шилхэн доголдонгод дагаад хоёр шилхэн доголдоо явждаг тийм. Бас одоо хас 39 градус хүүтрэх юм бол Улаанбаатар хотын бүх станцууд ачаалал яагаад хэлэхгүй гэсэн. Одоохондоо 20 хэдэн градус хүдэрч байгаа тэр дөнгөж давган хэрэглэгээ хааж штэ. Өнөөдрийн хувьд. Шинэ хүүсрүүд бол яригдчихж байгаа. Төслүүд аягүй их байгаа. Хотоос ч их юм хийж जैन те. Яамнаас зүгч бодлогын төсөл аягүй юм хийж байгаа. Энэ нь одоо тэр төслийг чинь ашигтай төсөл болгохын тулд үн тарифын асуудал нэг нэмж ирдэг байна л да. Тодорхой хэмжээний орлого олж зарлаа нөхөн тэр үйл ажиллагаа тогтвортой ажиллах ёстой шүү дээ. Тэгэхгүй бол одоо хямд өртөгтэй байгаад байвал ямар ч ажиллагаа доголдохоос гадна чиний шинэ хүүсээ доголдохоос гадна одоо ажиллаад байгаа их хүүсрэг нөр доголдоод байна шүү дээ. Зарлал хэлэхгүй байна. Болов тийм ээ. Зарлал аюулсаар өндөр байгаа. За манай энэ эмчтгүүн нэмээд вектор хэмжлэлийг харуулдаг. Яг л цахилгаан эрчим хүчний одоо энэ эрчим хүчний өчөө шүү дээ. Энэ маань болохоор өөрөө вектор хэмжлэг төр үндэслэгдэг ийм хэмжигдэхүүн байдгийг. Тухайн систем найдвартай доктортой ажиллахын тулд бүгд синхрон зэрэг ажиллаж явах хэрэгтэй. Тэрийг зэрэг ажиллаж яах нүг юу синхрон хаана алдагдахаар байна. Хаана алдагдчих юу болж ийн гэдгийг харуулдаг систем. Энийг одоо бид нар одоо энгийн үгээр хэлэх юм бол одоо манай MRI гэж бид хэлдэг. Одоо энэ дээр миллисекундын наривчлалтаагаар бүх болж байгаа процессыг бүгдийг харж байна. За харамсалтай нь одоогор бид нар яг энэ харддаг цэг маань одоо том хязгаарлалтай байдалтай байна. Одоо үндсэндээ 20 цагийг бид нар харж байна. Гэтэл манай одоо систем бүрэн хянах, бүрэн одоо хэмжил хийхэд бол бид нар доор хаяж 50-аас 60 цаг хэрэгтэй байгаа. За энэ бол бид нар өөрсдийн хүчээр, спешиал үндэсний өөрсдийн хүчээр нэвтрүүлсэн систем. За энэ систем саяхныг болтол за 2020 он болтол NASA манад шахуу байсан. За сүүлдээ нэрээ нэвтрээд өөр газарт бол байгаа. Энийг бид нар одоо янз бүрийн аваар болохыг урьдчилан харж байна. Аваар болох үед нь энэ дээр харж байгаа дүн шинжилгээ хийж дахиад автагдахгүй байх арга хэмжээ яах вэ гэдгийг гол одоо шинжилгээ хийдэг, гол дүн л гаргадаг.
гол систем нь одоо энэ систем болчиход байгаа. Энэ дээр болохоор вектор, скляр гэж ирсэн шиг энд даралт температур хоёр гол үзүүлэлтийг хардаг. За гурав дахь үзүүлэлт нь зарцуулалт. Тухайн станцын гарч байгаа дулааны сүлжээнд түгээж байгаа ус маань тухайн станцын хүчин чадал дотор багтж байгаа багтахгүй нь хэтэрчээд байна уу? Тийм ээ. Түүнээс хамаарат бидний барих ёстой температур параметрд унжин үгүй юу гэдгийг хардаг. Унаад янз бүрийн доголдол саадлын үсгэнд эндээс бол диспетчерүүд тухайн тэр үед авах ёстой ямар хэмжээ авах ёстой байна. Заагдсан, тогтцсон арга хэмжээ авдаг. Тэгэхэд бол одоо манай диспетчерд ор хийж салбар дээр 5-аас доосгүй жил ажилласан хүн энд гэж диспетчер хийдэг. Одоо манай залуучууд гэж одоо ингээл за хамгийн туршлагатай нь одоо энэ нөхөр байх шиг 10 хэдэн жил. За тэр нэг 5-6 жил, энэ хоёр залуу 5-6 жил. Хоёр залуучууд. Нийт газар нутгийн 60-70 орчим мэг эзэлж байгаа. Хамгийн баруун тэнцэг маань одоо юу вэ? Алтай улстай байна. Хамгийн зүүн тэнцэг маань юу вэ? Дорн төрж байна. Хамгийн урт тэнцэг маань оюутлага хөрж байна. За энэ хэмжээнд одоо энэ дэлгэцэн дээр бүх гол станцуудын дүрслээд үзүүлсэн. Скадагаар манай диспетчерүүд харж байгаа. Хаана ямар процесс болж байна? Аль нь мэдээсийн зөвшөөрөлт хэмжээнд байна, байхгүй байна. Тийм ээ? Байхгүй яагаад? Хэдүүд энэ уцаар ярина. Уцаар нэг азатраа хүмүүстэй яриад за танаад юу болсон яав вэ? Тэгээд шаардлагатай арга хэмжээг авдаг. Захиргааны процесс маш хурдан явдаг учраас манай диспетчерүүд маш хурдан нөхцөл байдлаа ойлгоод хариу арга хэмжээг хурдан авах хэрэгтэй. За хүн хийж чадахгүй байгаа үйлдэлүүдийг бид нар автоматжуулсан байгаа тийм нөгөө систем хэмжээний аварс автоматтууд ирлээ хамгаалтууд маань секундын дотор үйл ажиллагаа явуулчих шүү дээ. Таслахын таслаа тусгаарлаад ингээд авчаад үлдсэн хэсгэн дээр манай хэд маань мэдээлэл аваад зохион байгуулалт төсөвтэй тасарсан байсан юм гэмтэлтэй хэсгийн тусгаарлалцсан бол гэмтэлгүй хэсгийн заалах тасарсан генератор байх бол буцаагаа заалгах, тасархаа эрлэж гарцсан бол буцаагаа заалгах, цааш ачаалаа нэмэх, за шатын зүтгэлд орчуул, урьдчилан батлагдсан тэр хязгаарлалтын хөтөлбөр, урьдчилан батлагдсан өвлийн горим гэж байдیں۔ Ингэж явна. Тэр горимоо мөрдүүлэх бүх арга хэмжээг энэ 3 диспетчер авдаг. Ингээд үндсэндээ энэ үйл бид нар 12 сарын дундуур 15-6-ны үед болов гаднаагаар нэг 27-8 градустай байх гэж таасалж байна. Тэгэхэд хэрэглээ 1800 хүрэхэд бид нар бол ямар нэгэн хязгаарлалт тасалдгүйгээр давчна гэсэн тийм бүх бэлтгэлийг хангацсан баг гэсэн. Өөрөжлөг тосхгүй шүү дээ. Өөрөжлөг шин усны дандаа хууч. Учираас гэмтнэ, засвар орно. Бүх тоноглолтой бүгдээрэнд бид нар иж бүрэн засвар 100 хийж амжихгүй байгаа. Сайндаа л одоо нэг тухайлбал тест өрөвхөд нэг 800 тоо мөртлөө нэг юм 200-ндаа л эксор хийж чадчихэв. Бусдын чадахгүй байна. Үндсэн 690 сэтгэл зүг шүү дээ. Зассан 200-нд гайгүй явна. Засаагүй 600 нь хизээч тоглож байна. Тоглолтод ирвэл яах вэ? Тоглолтод яах? Тоглохгүй бол захиргаангүй бол дулаан тоглолт. Тэгээ одоо үндсэндээ онлайнд ажиллаж байгаа хүмүүс энэ салбарт дуртай, салбарын төлөө гэдэг хүмүүс тэнд ажиллаж байгаа. Анс мөнгө төрөх хөвөлт руухаар явдаг шүү дээ. Бүгдээ чадвартай л авчид. Мөнгө амсан газар явна. Одоо энэ салбарт үндсэндээ жинхэнэ ажлыг салбарын төлөө гэсэн хүмүүс үлдсэн баг. Одоо нарийн мэргэжлийн инженерүүд байна. Ялангуяа сүүлийн үед нэрлэн хамгаалтын инженерүүд, нарийн програм дээр ажилладаг инженерүүд бүгд байхгүй. Ганцхан эрчим хүчний салбар биш, бүх салбар автоматжиж байна. Бүх салбар захимжиж байгаа учраас бүх салбарт нарийн мэргэжлийн автоматын нэрлэн хамгаалтын электроникийн дадлага туршлагатай хэрэгтэй байхгүй. Биднээс 3 дахин өндөр цалин аваад хайрыг дөрөв улсын залууг аваад явчих шүү дээ. Тэр залуу нэг бур биш. Амьдрах гэж юм те. Мөнгө хэрэгтэй шүү дээ. Агаа хөвгтэй, байрны зээлтэй. Сэтгэл нь энд байгаа гэдэг. Бойтол өөр. Диспетчер үнсний төв хувьд за ажил хариуцж байгаа хувьд бол хоёр хүндрэлийг яралтай арилгах хэрэгтэй байна. Нэгдүгээр чадварын төтөл. За түрүүчсэн дээр гарч ийн те. Өөрөжөөд ингээд баг багаарч явж ийн. Дахиад төслүүд хэрэгжих гээд ингээд ямар ч гэсэн нэг гэрэл гээгээд суурай тавиад арилгаа ажил эхэлсэн төслүүд явж ийн. За 27-28 оны үед бид нар чадварын төтөлөөс бүрэн гарчих واخ. За миний бодлоор. Хоёр дахь нь одоо энэ шугам сүлжээний асуудал те. Энэ 220 кВт-ийн хүчний түвшин чинь манай шаардлагыг хангахаа бичиж. Дараачийн өндөр чадалд амжуулдаг дараачийн түвшинд дараачийн одоо хэсгийн шилжих зайлшгүй шаардлагатай.